энд ирээд шин сой завсаахгүй. Гэсэн чи энэ надад хэтэрхий өөр өдөөд миний бойлыг айгуу ураад хэцүү байсаахгүй юу? Тэгээ өнөөдөр жижиг сой сайж явж хамгийн тохиромжтой надад хүүхдийн сой суулж таарав. Take it, you should definitely take it. Yeah, that's the only time I've eaten there is when like someone's given me a ticket to go. Chips. Nugget. Close. Mrs. Wang, are you with us? And start. За өнөөдрөөс эхлээд манай сургуулийн хичээл эхэлж байгаа. Одоо бүх сургуулийн төвшний оюутнууд өнөөдрөөс эхлэх хичээлдээ явж эхэлж байгаа. Тэгээд сургууль орчим, кампус орчим ер нь аюул хөдөлгөөнтэй болчихсон байна. Тэгээд би өглөө 2 хичээлдээ байсан. Тэрнээс сууж байгаа. Одоо гэртээ ирээд цайлаад сууж байна. Тэгээд одоо буцаад лаборатори руу явна. Би энд өөрөө хичээл үзэх судалгаа хийхээс гадна бас давхар нөгөө юм сургалтын туслах хийж байгаа. Нэг лаборатори удирдах орно, бас лекцийн туслах хийж байгаа гэм 2 ажил хийн. Тэр нь маргаашнаас бас эхэлнэ. Хичээл өөрөө үзэхийн хувьд бол тийм ингээд олон жил сурж байгаа хүний хувьд бол бас бүр тийм амар excitement тийм зүйл бол тогтолсон зүйл бол байхгүй байлаа. Харин эсрэгээр одоо заах, удирдах тиймэрхүү юмд нь жоохон сандарч байна. Тэгтээ гайгүй ах гэж найдаж байна. Тэгээ одоо ерөөд өнгөрсөн 7 хоног болон энэ 7 өдрийн хугацаанд маш олон ийм тренинг сургалтуудад суулаа. Тэгээд манай сургуулийн хувьд ийм оюутнаа гэдэг юм амар ихтэй байдаг юм байна. Оюутныг одоо лаборатори орж байгаа оюутнуудаа ажиглаад ингээд тэр оюутан яг хичээл хийхгүй байгаа ингээд та нар өөрсдөө ингээд ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүст ямар ч асуудал траума тохиолдож байж болно гэл ингээд одоо шил үйлээ дундах юм бол яах юм бэ гэл сценар хичээлүүд орж морол тэгэл oh my god амар гайхмаар тийм соёлын шоконд ирэхэд бол орж ийн. За тэгээд одоо их хичээл ороод эхлэхээр оюутнууд маань ямар байх нь вэ гэдэг тас жоохон юм айцтай байна. Тэгээ одоо нэгэнд одоо хийх гээд ирчихсэн учраас бол ухрах арга байхгүй тасан зөгцөөд ойлгоод явна гэж бодож байна. Тэгээд хичээлийн үед илүүтэй би сая хэд хоног жоохон тренинг төргээд ядраад ингээд жоохон өөртөө жоохон шалтак хайчихсан. Тэгээд ер нь бол хичээлдээс тэмцэн бэлдэж чадаагүй. Тэгээд ер нь бол одоо маш сайн бэлдэх хэрэгтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг өнөөдөр орсон хичээлийн 2 дахь дээр нь илүү тэрийг ойлголоо. Яа тэгэхээр тэр хичээл дээр илүү юм нэг өгүүл сонгоод ингээд бүгдээрээ хоорондоо ярилцдаг тийм хичээлүүд бол яваад байгаа хгүй. Тэнгүүд би ингээд нэгт надад хэлний асуудал байгаа. Хоёрт би ингээд өөрийгөө мэдж хэлж чаддаггүй тийм нэг ийм философи мэдгүй надад нэг ийм дадал байдаг. Тэгээ би энийг надад эвдэхгүй бол би энэ хичээлдээ survive хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас эндээ бэлдэх хэрэгтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Би энэ семестр 3 хичээл авч үзэж байгаа. Тэгээд өнөөдөр 2 нь орсон. Нэгтгэхэд дараагийн нэгтгэхэд нэг нь орно. Тэгэл одоо тэгээд сурагчийн амьдрал руу буцаад орж ийн бас давхар багш болж ийн мэдгүй айгүй болон
энүүдийг зэрэг амжуулж байна. Тэгээ одоо л яг амьдрал гоё бужигнаж, буцлаж эхлэх юм шиг байна. Яа. Амжилт. За өнөөдөр их хичээллийг ингээд хийх юм удаа авчихлаа. Одоо хайрч хоолоо хийж байна. Тэгээд хагас өмнө онороо манай сангийн дэлгүүр ороод юм авах хэрэгтэй. Харах хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэгсэн чинь харин надад нэг 15 минут үлдчихсэн. Тэгээд газ очоод газ аваад гарахгүй бол 4-өөс хаана. За гэртээ ирж эхлэе. Тэгээд зорьсон юм очоод авч чадсан. Ийм одоо үнэмлэх хийдэг. Үнэмлэх хийгээд ингээд зүүж болдог ийм хунцар юм л авахыг хүссэн юм. Тэг яагаад гэсэн гэхээр өнгөрсөн 7 оны orientation дээр самсруу явж байгаа. Тэгтээ яг яг ингээд үндсэн сургуулийнх биш яг ийм department тийм тусгай өөр нэгжийнх нь байгаад байгаа юм ингээд wellness center гэж бичсэн. Яа. Тэгэд энэ ингээ осрыг авснаас хойш ингэж зөөхийг би бүр амар хүссэн байхгүй юу? Энэхийн оюутнууд ингээд иймэрхүү осортой юмнуудад ингээд түлхүүрээ. Тэг ингээд гарт хэрэгтэй болдог санитол, тосмос, тиймэрхүү юмуд айгүй их зүүждэг. Тэг ингээд юм дөнгөтэй юм шиг байнга явж идэг. Тэгвэл тэр надад амар гоё санагдаад би ингэмээр байна гэж бодоод тэг ингээд хартаа. Би адилхан ингээд нэгдээд явах нэ. Тэгээд осортой байх надад амар амар юм шиг санагдаад байгаа байхгүй. Яа гэхдээ би түлхүүрээ бэрчхэн оюутны үнэлгээл хийх юм. Тэгээд би түлхүүрээ болохоор ингээ эмийнхээ ойд өгсөн ийм гэрэнд хийж авч явж байгаа. Одоо надад 2 түлхүүр байна. Манай лаборатори гэрийн түлхүүр 2 байна. Тэгээд энд би ийм хөөрхөн нохой шигм зүүцсэн байгаа. Нэг манай найз Японоос муур юм шиг. Юуцаа Японоос авчирч өгч ийсэн. Тэгээд ингээ хөөрхөн юу хийгээд дандаа ингэ хүн түлхүүрээ хаана байгаа эсэйг яаж хойд ингэ зүгээс ихэхэд ингэ дуурайд тийм тийм байгаа мэдэгдэх гэх юм уу тийм зүйл шатаа тэгээд бас юм хохны дуу юу аюу сайн гэж би боддог тэр сонсогчтой. It's pretty loud. I love it. Yeah. Юус одоор ингээд үнэлэхтэй боллоо. Би ингэж явахыг үнэхээр хүссэн юм. Тэгээ оюутны үнэлэх оюутнуудын хувьд аягүй чухал. Би энэгээр автобусанд дөнгөө явдаг. Тэгээ төрөвчн дотор энэ оюутны карт байхаар ингээд дандаа төрөвчөө ухах хэрэгтэй болоод ингээд оюутны үнэлэх гарах болгонд тэр хэцүүс юм. За мэдгүй юу ч гэсэн би ингээд эцсийн энийг авч чадлаа. Ер нь бол яг одоо бакалаврын оюутнууд ч юм уу энэ үнэлэхээрээ бүр ингээд нэг хөдөд цэнэглээд багны карт чиг ингээд зураад явж болдог юм бэ нэлээ. Яа. Одоо хоолой эцгээе. Эрүүл мэндийн төв рүү явж байна. Энэ тэнд очиж вакцин хийх хэрэгтэй. Ингээд ерөөдөө сургуульд сурах боход энэ тодорхой шаардлагатай вакцины доозуудыг хийлгэх ёстой байдгаас надад 2 нь дутуу байсан. Тэгээд тэрийг хийлгэх гээд явж байна. Өглөө хичээлдээ суучаад сая хальт гэртээ очиж байж байгаа. Тэгээ одоо ингээд явж байна. Энд амар гоё юм нохоо юмнууд ихтэй яваад лагай дундуур гинт яваад аач биш. Тэр гоё юм гэсэн мэсгийг хавцлаа.
сая гудамжинд ийм сүхлээнд цэцгүүд өнгөд хараж харначлаа. Pretty. Тэгээд би энд авокадоны үр тарьж байгаа. Одоо удахгүй яг соёолж гарч ирэхгээл байгаа. Яа ингэж манай гэр урамлуутай бол байна.